ядрах үе байна, зовх үе байна. Одоо хүртэл бүрэн сайжирж өөрчлөгдөг учраас симгэл гарчих юм бол гим нүгэл хийчих гээл ахын дүүсээ үзий ядчих гал. Ерөөсөө нөгөө зан чанар байхгүй болдгоо. Зовлон бэрхшээж дуулгардаг, зов зүдэрдэг. Энэ махан бий байгаа цагт. Тийм учраас дотроо яолон байж юу хүлээдэг вэ? Биднийг үрчилж авахыг буюу бидний биеийг золин аврахыг тэсэж ядан хүлээдэг. Бидний сүнс бол аль хэдийн бурхан үрчлээд авцсан. Одоо хүүхэд нь бишээж байгаа хүүхэд нь болохыг үрчлэл гэдэг. Тэгтэл бидний махан бие хараа аврагдаж чадаагүй. Энэ мах бодийнхон золилтыг хүлээж байна. Хизээ эзнийг ирэх үед. Эзэн дахин ирэх үед бүрэн төгс амрал. Бидний махан биеийг мах бодийг хүртэл. Тэм учраас Филиппой 3 дугаар бүлгээс бас харцгаая. Филиппой 3. Филиппой 3-ыг 20 дугаар ишлэл 20-21-ийг хамт уншийе. Харин бидний иргэний харьяалал тэнгэрт байгаа бөгөөд тэндээс бид аврагч эзэн Есүс Христийг хүлээж байна. Тэр бүх юмсыг өөртөө захируулж чадах хүчээрээ дорд биеийг маань өөрийнхөө цог жавхланд биетэй адил болгон өөрчилнө. Бидний иргэний харьяалал тэнгэрт байгаа. Аврагч хүн бол аль хэдийн тэнгэрийн улсын тэнгэрийн хаанчлалын иргэн. Бурхны улс гэдэг чинь миний улс. Тийм учраас иргэний харьяалал тэнгэрт байгаа. Тийм учраас тэр тэнгэрээс эзэн маань тэр улсад очсон байна. Биднийг аварчаад одоо дахин ирэхдээ тэр улстай аваачхийн тулд ирнэ. Аврагч эзэн Есүс Христийг хүлээж байна гэсэн. Үхсэн байсан хүмүүс нь хизээж үхэхгүй биетэй болоод харин амьд байгаа хүмүүс эзэнтэй адилхан цог жавхлантай биетэй адил болоод ариун биетэй болоод бидний тэгж өөрчлөөд дагуулад явах авралыг хэлж байна. Тэндээс бид аврагч эзэн Есүс Христийг хүлээж байна. Нэгснэ диваачн руу мөнхөөс рүү дагуулж явах аврал. Тэр бүх юмсыг өөртөө захируулж чадах хүчээрээ бүх зүйлийг бүтээгээд бүгдийг өөрийнхөө хүслээр захирдаг тэр хүч чадлаараа бидний энэ дорд биеийг өөрийнхөө цог жавхлан биетэй адилхан өөрчилнө. Бидний махбод бол дорд бие. Тэгтэл энэ биеийг эзэн өөрийнхөө цог жавхлан биетэй адилуулж өөрчилнө гэсэн байна. Энэ ч гэсэн эзнийг ирэхэд хормын дотор болох зүйл. Энэ бол цаашдаа болох аврал. Энэ бол Христэд итгэж хүний хамгийн эцсийн найдвар юм аа. Алс тэнгэрт хайчин хэлбэртэй үйл харагдах юм бол эзэн маань ирж байна уу гэж хардаг аа. Явах үедээ дахиж ирнэ гэж айлдсан Есүс ээ. Та хизээ дахин ирэх вэ? Та бүхэн тэр үеийг хүлээж байна уу? Миний надад ч гэсэн эзэн үнэхээр хурдан ирээсэй гэж хүсэж байна. Хурдхан түүний өмнө очихыг хүсэж байна. Нэг талаар бодох юм бол аврагдаж чадаагүй байгаа хүмүүсийг бодглохлээр энэ хүмүүсийг орхичод хідүүлэхнээ бид нар яваад өгвөл одоо яах юм бэ? Дахиж энэ хүмүүст боломж гарахгүй шүү дээ. Эзэн минь та дахиад нэг түр азнаад ирээрээ.